Монгол улсад сэтгцийн эрүүл мэндийн алба 1929 онд үүсэн байгуулагдсанаас хойш эдүгээ 88 дахь жилдээ хөгжиж 21 аймаг 9 дүүрэгтэй салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 2017 онд манай хамт олон амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Үүнд сэтгэл онцлогооны олон арга нэвтрүүлснээр өндөр хөгжилтэй орны түвшинд шин сэтгэлслөлтийн олон технологи нэвтрүүлснээр Аз номхон талайн бүсийн орнуудын хэмжээ брэнд бүхийг нэвтрүүлэн хэрэгжүүлснээр үйлчлүүлэгчид 5 тухтай орчин бүрдүүлэн ажиллаж байна. Бид 2018 онд урьдчилан сэргийлэх сэтгцийн эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлд түлхүү анхаарах нь ажиллах болно. Манай хамгийн гол зорилго бол өндөр хөгжилтэй орны түвшинд нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх салбар болгох ийм зорилготой билээ. Ингээд 2018 онд манай сэтгцийн эрүүл мэндийн албанд ажиллаж байгаа нийт эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан нар болон Монголын нийт иргэдтэй эрүүл их аз жаргал сайн сайхан байхыг хүсье.